орон дээр очиж. За орон дээр очиж. Хифт. Сайн байцгаана уу? Та бүхэн миний Crime Time плейлистээ тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмт хэрүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдөр гэх юм бол саяхан буюу 2017 онд болсон Виржиниа мужийн нэгэн гэр бүл тохиолдсон харамсалтай эмгэнэлтэй аимшигтай хэрэг байгаа. Тэм учраас бүгдээрээ шууд хэрэглэг орцгоё. Энэхүү гэр бүлийг Cole сайхан гэдэг аав, ээж, 7 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүл. Харин хамгийн бага хүүг нь Мартер гэдэг. Мартер 1998 онд төрсөн аав ээжийн хайртай бяцхан хүү. Дээрээ 3 ахтай 3 эгчтэй учраас багасаа л ах эгч нарын хайрын дунд хангалттай умбаж өссөн. Мөн дээрээс нь Мартер ээжтэйгээ маш их татна. Ерөнхийдөө эдний гэр бүлийг тайлбарлах юм бол ээж нь их зөөлхөн хүүхдүүдтэйг ойр дотн байдаг бол аав нь нэлийн хатуу аав гэж хэлэхэд болно. Мартер багасаа зураг зурах дуртай үүндэж гисэндээ авьяастай бяцхан хүү байсан юм. Ингээд хүүхдүүд нь том болсны эцэст Мартераас бусад бүх ах эгчнэр нь аль хэдийнэ тус тусын амьдралаа хөөгөөд гэрээсээ явцгаачихсан байсан. Тэгэхээр энэхүү байшинд Мартер ээж автай хамт амьдарч исэн гэсэн үг. Гэтэл 2014 оны 6 сарын 14-ний өдөр нэгэн эмгэнэлтэй үйл явдал Колсыханд тохиолдсон. Ээж нь хаалгааны хүндрэлээс болоод амь насаа алдчихсан. Энэ үйл явдал нь Колсыханд маш хүнд байсан. Ялангуяа Мартерт үнэхэрийн том цохилт болсон. Урд нь Мартер дандаа л тод өнгөтэй гэгээлэг зургнууд зурдаг байсан бол ээжийг нь нас барснаас хойш зураг зурж байгаа нь хүртэл нэлийн харанхуй, гунигтай ойлгоход хэцүү болж эхэлсэн. Сэтгэл гутралд орж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Мартер өдөр болгон ээжигээ дурсаж, сүүлчийн удаач болов дахиад нэг уулзахамсан гэсэн бодлоо хүртэл эгч нартаа ярьсан байдаг. Ингэж явсаар 2 жил өнгөрсний эцэст 2016 онд Мартерийн амьдралд нэгэн сайхан зүйл тохиолдсон. Энэ нь юу вэ гэвэл Мартер дүрслэх урлагийн ангидаа байжгаад Айшлин хэмээх охинтой танилцсан байгаа. Айшлин Мартер хоёр танилцсан даруйдаа л бие биендээ маш их таалагдсан. Тэм ч учраас үерхэж эхэлсэн байгаа. Мартер Айшлин хоёр үерхэж эхэлснээс хойш Мартерийн хамаагүй дээрсэн байгаа. Сэтгэл санааных нь хувьд ч ихсэндээ бүх юм дээрдэж эхэлсэн. Тийм учраас аав болон эгч нар нь үүнд үнэхэрийн таатай хандж исэн. Гэтэл энэ үеэр Колсийн байшинд нэгэн зочин байнгын ирдэг болсон. Денис Гэй хэмээх энэхүү бүсгүүн Мартерийн аав болох Мористэй хамт ажилладаг бүсгүй. Морис эхнэрээ алдснаас хойш байнгын түнд тусалж, дэмжлэг ойлж, хайдаа гэрт нь ирж хүүхдүүдэд оройн хоол хийх ч юм уу Мартерийн гэрийн даалгаварт туслах гэх мэтчлэр маш их том тусыг хөргөж байсан. Гэтэл энэ нь цаашлаад Морис болон Денисийн хооронд холбоо үүсгэж төд удалгүй хосууд болж хувирсан байгаа юм. Харин хосууд болцож эхлээд сарч хүрэлгүйгээр Морис Денисийг гэртээ оруулахаар шийдсэн. Энэ үед Денис зөвхөн ганцаараа ч биш өөрийнхөө 9 настай охин болох Элейнатай хамтдаа Морисийн байшинд ирж амьдрахаар болсон. Энэхүү үйл явдал Морисийн хүүхдүүдэд их хачирхалтай санагдсан л доо. Ялангуяа охтуудад нь их гинтийн санагдсан. Учир нь гэх юм бол аав нь хизээч ийм хурдан харилцаанд ордог төрлийн хүн биш. Нилийн хатуу чанга дүрмийн хүн гэж хэлсэн шүү дээ. Гинтэл ажлынхаа урд нь ирж тусалдаг байсан Денис хэмээх бүсгүйг охинтой нь гэртээ авчирсанд гайхширсан ч гэсэндээ аль хизээний том хүмүүс болчихсон учраас аавынхаа шийдвэрийг хүндэлж бүгд Денисийг хүлээж авсан байгаа. Харин Мартерийн хувьд гэх юм бол Денис асуудал биш, Денисийн 9 настай охин асуудал болж эхэлсэн байгаа. Денисийн 9 настай охин болох Элейна нь маш хэцүү хүүхэд гэж хэлэхэд болно. Өөрийнхөө хүссэн юмыг заавал авдаг. Хэрэв өөрийнх нь хүссэн юм болохгүй бол маш чангаар хашгирдаг ч юм уу. Ерөнхийдөө л маш хэцүү хүүхэд. Мартер Элейнаээр огтхон ч таарахгүй байсан. Элейнагийн хувьд гэх юм бол гинтэл ээжигээ Мартертай хуваалцах шаардлагатай болчихсон. Өөр хүүхдээ ээж болохыг нь харахыг хүсээгүй. Харин Мартерийн хувьд гэх юм бол хаанаас ч юм гинтэл дүүтэй болчихсон. Дүүдээ маш хэцүү ааштай хүүхдийг асарч халамжлах шаардлагатай болсон. Тийм болохоор Мартер Элейнаээр огтхон ч таарахгүй байсан. Жижиг сажиг юмнэр байнга хэрэлддэг. Ялангуяа утсан дээр. Мартер найз охинтойгоо утсаар ярьж байхад Элейна байнга би дуудлага хүлээж байгаа манай найзууд над руу залгах ёстой гэх мэтчлэн дандаа гомдолдог. Мэдээж л Мартер том ах юм чинь үгүй чи намайг эхлээд хүлээ. Намайг ярьсны дараа бол гэх мэтчлэн иймэрхүү багсах хэрүүл байнга гарч ирсэн байгаа. Энэ хэрүүлүүд нь бүр даамжраад Мартер Элейнаээр бие биенийг үүсгэх байсан. Нэгэн удаа Мартер мөн л утсан дээр байж хооронд нь Элейна би одоо утсаар ярмаар байна гэж гомдолж исэн. Мартер түүнд харилцаараа өгөөгүй учраас Элейна галзуухны өрөөлөө ороод нэг хайж гаргаж ирээд гинтл Мартер руу дайрсан баг юм.
Хэрвээ Мартер хурдан хүүдэлж бултаагүй байсан бол бараг л цээжинд нь хайчаараа зоогшихсан. Азар Мартерийн мөрөнд энэ хайчин зогдож гэмтээсэн байгаа. Мартер үүний дараагаар маш ихээр ууралж ойрхон байдаг эгчийнхаа байшинд очив. Эгч нь үйл явдлыг хараад цочирдоод нөхцөл байдал үнэхээр ийм хэцүү байгаа бол чи эгч дээр ирж амьдрах юм уу гэж хэлсэн байгаа. Гэтэл яг энэ үед эгчинд нь Денис охин Эленатайгаа ирсэн. Денис хэлэхдээ бүгдээрээ одоо нэг гэр бүл болох гэж хичээж байгаа юм чинь энэ үйл явдлыг аавдаа битгий хэлдэх үү? Аав чинь их хатуу юм шүү дээ. Энэ үйл явдлын талаар сонсчих юм бол бөөн асуудал үүсэх болно. Тийм юм чинь одоохондоо энэ хэргийг хоорондоо л дундаа үлдээчихэд хүү гэж гуйсан байгаа юм. Мөн Денис Елена охин руу уурлаад чи ахаас уучлалтгүй гэж хэлээд уучлалт гуйлгуулсан. Мартер болон Мартерийн эгч гэсэндээ энэхүү асуудлыг нууц хэвээр нь үлдээхээр шийдсэн. Энэхүү болсон явдал Денисийг нэлээд айлгсан. Тэмч болохоор Мартер Елена хоёр хоёулахны энэ байшинд байх аюултай юм байна гэж үзээд өөр хотод амьдардаг өөрийнхөө 21 настай охин болох Латояг дуудсан байгаа. Латоя нэг ёсондоо хүүхэд тасрагчаар ирсэн гэсэн үг. Харин энэ үйл явдал Мартерт огтхонч таалагдаагүй. Бараг л 18 хүрчихсэн байгаа залуугийн хувьд гэх юм бол хүүхэд асрагчтай гэдэг ч утгагүй зүйл шүү дээ. Тэмч болохоор Мартер сэтгэл санаагаар маш ихээр унж эхэлсэн байгаа. Яг л буцаад ээжийнх нь нас барсны дараа байсан сэтгэл готрол орсон шигэ дахин гунихэрч сэтгэл готролд автаж эхэлсэн. Энэ хэрэг намжраад удаагүй байтал Колсын байшинд бас нэгэн ачаалалтай зүйл болсон байгаа. Энэ нь юу вэ гэвэл Денис Латоя охинтойгоо байшин цэвэрлэж байгаад Мартерийн өрөөнөөс ачаалалтай зүйлийг олсон. Энэ нь юу вэ гэвэл шалан дээр зурж тэмдэглэсэн пентаграм. Бараг л ад чөтгөрийн зүйл олчихлоо гэж сандарсан Денис энэхүү болсон явдлыг шууд л Морист хэлээд ховлчихсон. Хүү Мартерийн ч өрөөнөөс ийм аимшигтай зүйл оллоо. Энэ юу болоод байгаа юм бэ? Ийм аимшигтай зүйл шалан дээрээ зурчаад дээрээс нь хивсээр нуучихсан байна. Энийг яаралтай шийд гэж хэлсэн байгаа юм. Ингээд бодохоор үнэхээр шудраг бас. Учир нь гэх юм бол өөрийнх нь охин Мартерийг үнэхээр хүн дээр гэмтээсэн шүү дээ. Бараг л мөрөнд нь хайж зоочсон. Гэтэл үүнийг нь чимээгүй өнгөрөөч ирэ гэж гуйж исэн бол одоо Мартерээс олсон зүйлээ шууд л аавд нь хуулчихсан. Аав нь ууралж Мартертэй энэ талаар ярилцахад би энийг огтхонч хийгээгүй. Би амлаа. Миний хийсэн зүйл биш гэж өөрийгөө мөрсөн баг. Харин аав нь үүнд итгээгүй. Учир нь гэх юм бол Мартер сэтгэл готролд ороод өөрийнх нь зурдаг зургууд нь хүртэл нэлийн ханах болчихсон байсан. Тэмч болохоор хүмүүс буруу зүйл санаачлаад буруу чиглэл рүү хандаад байгаа юм шигтэй гэсэн бодол аавд нь төрсэн баг юм. Мөн хэдэн хоногийн дараа бос нэгэн ачаалалтай зүйл болсон. Морисийн нас барсан гэхнэр Мартерийн ээжээс үлдсэн машин галд автаж шатсан баг юм. Үүнийг шууд л Мартер хийсэн гэж Морисийн толгонд буусан. Учир нь гэх юм бол сүүлийн үед хийсэн үйлдэлүүд нь түнд үнэхээр таалагдахгүйсэн. Хүүтэйгээ тааламжгүй харилцаатай байгаа учраас эсэргүүцэл үзүүлээд ээжийнхээ машиныг шатааж халаа хэмээн хүүдээ уурлаж эхэлсэн баг юм. Ингиж гэрт нь маш том хэрүүл болсон. Аав нь охтуудтайгаа холбогдож энэ талаар хэлтэл охтууд нь та юу яриад байгаа юм бэ? Мартер хизээч юм зүйл хийхгүй. Ээжтэй хичнээн хайртай хүүхэд билээ дээ. Ээжийг өдөр болгон дурсдаг. Гэтэл ээжээс нь үлдсэн, ээжийг нь санагдуулдаг машиныг яасан гэж шатаах юм бэ? Та бодоод үзтээ. Магадгүй осол, магадгүй хин нэгэн өөр хүн шатаасан ч юм билүү. Битгий Мартерыг ингэж зовоогооч гэж аавдаа ойлгуулж хэлсэн байгаа юм. Үүнийг ч гэсэндээ аав нь бодолцож үзээд за магадгүй юм гээд Мартерыг зүгээр орхисон. Яг иймэрхүү үйл явдлууд ар араасаа болоод байгаа нь Мартерт үнэхээр хэцүү байсан ч гэсэндээ залуу хүүгийн хувьд урдаа тавьсан зорилго мөрөөдөл байгаа. Мартер урлагийн маш өндөр сонирхолтой үүнийгээ цаашид хөгжүүлээд график дизайнераар суралцах хүсэлтэй байгаа. Тэмч учраас 18 настай хүүгийн хувьд удахгүй коллежийн эсэлт болно. Энэ нь түүний сайхан амьдрал руу гарах гарц. Бараг л хонглын үзүүрдэх гэрэл гэж хэлж болно. Тэмч болохоор эгч нартаа надад санаа зовлтгүй удахгүй коллеж руу яваад өгнө. Тэгэхэр бүх юм сайхан болно. Тийм учраас би одоохондоо л гүрийчиг гэж хэлсэн байна. Ингэж байж тал Мартерт нэгэн гайхалтай мэдээ имэйлээр ирсэн. Энэхүү мэдээ нь юу вэ гэвэл Флоридагийн Full Sail хэмээх их сургуулиас манай сургуулийг ирж сонирхож үзээч. Манай кампустай танилцаад үз. Хэрвээ чамд таалагдах юм бол манай сургууль чамайг хүлээж авахдаа дуртай байх болно гэсэн имэйл
хүрэлцэн ирсэн байгаа юм. Энэхүү имэйлийг аваад Мартер маш ихээр баярлсан. Намайг сонирхож байгаа сургууль байгаа юм байна. Би энэ сургуулийг очиж танилцсан, өөрийнхөө хийсэн бүтээлүүдийг үзүүлнэ. Тэгээд би эндээс явах болно гэж маш ихээр баярлж байсан. Энэхүү имэйл дээр Мартерыг эрэхтэй өөрийн хувийн бичиг баримт болон хийсэн бүтээлүүдээ авчраарай хэмээн зөвлөсөн байсан. Тэмч болохоор Мартерт хийх зүйл маш их гарсан байгаа юм. Гэтэл завгүй байгаадаа баяртай байсан. Учир нь гэх юм бол удахгүй мөрөөдлийнхөө дагуу суралцгаад явж байгаа. Энэ үед нь харин Денис Мартерт их тусалж исэн л та. Бичиг баримт, сургуульд явах материалууд бэлтгэгдэн. Мөн тэрнээс гадна замд явах нь хэрэгцээтэй зүйлсийг нь хүртэлтэй Денис бэлдэж тусалж исэн байгаа юм. Денисийн үед гэх юм бол Мартерийн урлагийн карьерийг маш ихээр дэмждэг. Хэрвээ чи хүссэн сургуульд орж чадах юм бол би сургалтын чинь төлбөрийг хүртэл төлнө хэмээн хэлсэн байгаа юм. Харин 9 настай Еленагийн хувьд гэх юм бол бүх зүйл хിവэрэ Мартерийн хийсэн уран бүтээл зургнуудыг нь устгах ч юм уу, дургуун хүрэх юм бол маш чангаар ойрлох гэх мэтчлэн зүйлсийг хийсээр л байсан. Гэсэн хэдий ч Мартер удахгүй явах гэж байгаа болохоор энэ бүхэн түнд тэмж сүртэй санагдгаа байчихсан. Ингэж л 2017 оны 3 сар ирсэн байгаа. Сургуулийнхаа урилга нь Мартерыг 3 сарын 20-нд хүртэл цэрээрэй гэсэн байсан. Гэсэн хэдий ч Мартер хэдэн хоногийн өмнө гараад хэсэг аялыг хийсэн төлөвлөгөөтэй байсан. Тэмч учраас 3 сарын 12-нд гэрээ орхихоор төлөвлөсөн байгаа юм. Мартер 3 сарын 12-нд гэрээ орхиж явахаас өмнө эгчиндээ нэг хонсон. Учир нь гэх юм бол анх удаа л гэрээс ингэж олон хоногор явах гэж байгаа. Тийм болохоор эгчтэйгээ цаг хугацааг өнгөрөөе гэж төлөвлөсөн. Ингээд эгчтэйгээ хончоод маргааш эгчин түүнийг байшин дээр нь булгасан. Гэтэл энэ үед Мартер эгчиндээ төрөвч орхисон болохоо олж мэдсэн байгаа юм. Эгч рүүгээ залгаад би танаа төрөвч орхисон юм шиг байна. Замдаа гарахаас өмнө гэрээр чинь дайрч хараад авъя гэж хэлсэн байгаа. Энэ нь Мартерийн хамгийн сүүлд хийсэн дуудлага. Энэ дуудлагаас хойш Мартер ор сургуу алга болчихсон байгаа юм. Эгчин түүнтэй холбогдохож үзээд болоогүй. Найз охин Айшлин ч гэсэндээ Мартер руу маш олон удаа залгаж үзээд амжилт олоогүй. Энэ нь үнэхээр хачирхалтай. Учир нь гэх юм бол Айшлин Мартер хоёр бараг л цаг тутам утсаар ярьдаг. Юу хийж байгаа, яах гэж байгаа гэдэг талаараа бүгдийг нь ярьдаг байгаа юм. Гэтэл Айшлин яагаад ч Мартертай холбогдож чадаагүй. Энэнд нь санаа зовж ихсэн л дээ. Надад хэлэлгүй явчихна гэж баймаргүй. Явсан ч гэсэндээ автобусандаа явж байхад уйдмаар юм да. Яагаад уцаахгүй байгаа юм бол гэж бодоод эгчтэй нь холбогдсон. Харин эгч нь хэлэхдээ уул нь манад төрөвч орхицсан ирж аавн л гэжсэн да. Магадгүй гэртээ юма баглаа завгүй аахаа. Чи бити санаа зов гэж хэлээд уцаа тавьсан байгаа юм. Харин найз охин нь санаа зовсоор л байсан. Ингэсээр байгаад 3 сарын 12-ны өдөр өнгөрсөн. Маргааш нь ч гэсэндээ Мартераас ямар ч холбоо байгаагүй. Харин энэ нь эгчнэр болон найз охиныхаа санааг маш ихээр зовоосон учраас шууд цагдаагийн газар алга болсон хүний мэдээллийг өгсөн. Гэтэл цагдаа нарт хийж чадах зүйл юу ч байхгүй байсан. Учир нь гэх юм бол Мартер аль хэзээ 18-нд сүрчихсэн. Тийм болохоор дуртай үедээ хүссэн газар руу явах эрхэн түнд байгаа. Тэмч болохоор алга болсон хүний мэдээлэлд авах боломжгүй гэдэг хариултыг гэрийнхэнд өгсөн байгаа юм. Эгчнэр нийт мэдээг авсан даруйдал шууд аавтайгаа очиж уулзсан. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Та хүүгээ асуудалтай байсан, сэтгэлийн гутралд орсон байсан гэдгийг цагдаа нарт хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол чухалчлан хүлээж авахгүй байна гэж хэлсэн байна. Харин аав нь маш хачирхалтай огтхон санаа зовоогүй. Мартер сүүлээд угаасаа сэтгэл санаа таагүйсэн. Магадгүй сургууль руу явцсан ч юм билүү дээ. Бити садаа болоо. Хэсэг ганцаараа байх хугацааг нүг гэж огтудад хэлсэн байна. Энэ нь харин огтудад нь огт таалагдаагүй. Хүүхдтэй огт санаа зовхгүй байгаа ааваа хараад гайхсан. Харин охтууд аавтай уулзах үедээ Денистэй ч гэсэн уулзсан байна. Денисээс хаана хамгийн сүүлд Мартерыг харсан бэ гэхэд танай гэрлүү төрөвч аавна гэдэл явсан шүү дээ. Тэрнээс хойш бол огт олж хараагүй юм байна гэсэн мэдээллийг охтуудад өгсөн. Үүнээс хойш 1, 2, 3 хоног өнгөрсөн Мартераас ямар ч зураг байхгүй хэвээрээ. Тэмч болохоор эгчнэр нинуудад аав дээр очиод одоо та бидэнтэй хамтдаа цагдаа хэлцээрх хэрэгтэй байна. Мартерт ямар нэгэн юм тохиолдсон тодорхой. Сэтгэл гутралд орчихсан байсан. Үнэхээр санаа зовж байна. Тэм учраас мөрдөгч нараас гуй гэж хэлээд аавыг дагуулж утсан байгаа юм. Аав нь ч гэсэндээ энэ удаад мөрдөгч нарт миний хүү сэтгэл гутралд автчихсан ямар нэгэн зүйл тохиолдсон байх магадaltaй. Тэм учраас чухалчилж авч үзээч гэж гуйсан байгаа юм. Ингэж л Мартерыг хайх ажиллагаа эхэлсэн. Мартерыг хайх ажиллагаа явж явах дундуур найз охин Айшлин нь хачирхалтай зүйлийг олж мэдсэн. Айшлин Мартер хоёр нэг имэйл хаяг хэрэглэдэг. Флоридагийн их сургуулиас Мартерт урилга ирсэн шүү дээ. Энэ урилгыг Айшлин дахиад сайн үзтэл Gmail-ээс ирсэн мэйл болохыг нь олж мэдсэн байгаа. Ямар ч сургууль, ямар ч боловсролын газар Gmail-ээс мэйл бичихгүй шүү дээ.
Тэгэхээр энэ нь с ижигтэй санагдсан. Энэхүү мэдээллийг ч гэсэндээ найз охин нь шууд цагдаад авчиж өгсөн байгаа юм. Цагдаа нар энэхүү мэдээллийн дагуу Флоридагийн Full Sail их сургуультай холбогдсон. Гэтэл юу болсон гэж энэхүү их сургуулиас хизээч Мартарт имэйл явуулаагүй. Ямар ч урилга, ямар ч сургуулийн боломж гарч ирээгүй гэсэн үг. Тэгэхээр хэн Мартар руу энэхүү имэйлийг бичсэн байх боломжтой вэ? Цагдаа нарт энэ нь үнэхээр том асуулт байсан учраас энэхүү имэйлийг FBI-ийн тасаг руу шилжүүлсэн. Мартар алга болоод 3-7 хоногийн дараа буюу 2017 оны 4 сарын 2-ны өдөр нэгэн ажилчин залуу ажлынхаа хажууханд өдрийн цайныхаа цагаар тамхи татаж зогсож байгаад нэгэн хачирхалтай зүйл бургасны дор байгааг олж харсан. Энэ нь юу вэ гэвэл тагтай том хэмжээний эрзэнэн дотор нэм хадгалдаг сав. Хин нэгэн савтай хувцас энд авчирд хайцсан байх та гэж бодоод сониучрахад очиод үзтэл энэхүү тагтай савн дотор залуухан хөвгүүний цогцос байгааг олж харсан баг юм. Маш их цочирсан залуу шууд л цагдаа болон түргэнийхнийг дуудсан. Мөрдөгчид дуудлагын дагуу ирсэн даруйдаал энэ нөхцөл байдлыг хараад маш ихээр гайхсан. Энэ хайрцагын дотор олцсон цогц нь маш цэвэрхэн, ямар ч шарх сорив цусны уулмөр байхгүй. Харин нэг сэжигтэй зүйл нь гэх юм бол гарыг нь ард нь хүлжигсэн байсан байгаа юм. Мөрдөгчид яаралтай цогцыг шинжээчдээр авчирсан. Шинжээчд харин цогцыг судалж үзснийхаа дараа алга болсон хүмүүсийн жагсаалтын дунд байгаа 18 настай Мартар хэмээх хөвгүн мөн болохыг тогтоосон байгаа юм. Мөн Мартарын цогцсноос 2 өөр төрлийн нойрсуулах болон тайвшруулах юмыг олж илрүүлсэн байгаа юм. Үүнийг олсон даруйдаал мөрдөгчдийн хийсэн зүйл гэх юм бол үнэхээр нууцлаг. Учир нь гэх юм бол алга болсон гэж мэдэгдсэн байсан хөвгүүний цогцыг олчихлоо шүү дээ. Мөн аимшигтайгаар алуулсан байх магадaltaй. Тэмч болохоор ар гэрийнхэнд нь Мартарын цогцыг олсон гэж огт мэдэгдээгүй. Мартарт юу тохиолдсныг мэдэх хүртлээр энэхүү мэдээллийг нууцлагаар шийдсэн. Мөрдөгчид энэ хэргийг ноцтой хэмээн хүлээж аваад Мартарын амьдрал болон гэр бүлийнхнийг судалж эхэлсэн. Түүний амьдралд юу тохиолдсон, ямар хүмүүстэй нийлдэг байсан гэх мэтчлэн мэдээллүүд. Мөрдөгчид Мартарын ар гэрээг судалж авах үедээ нэг хачирхалтай тэмдэглэлийг олж харсан. Энэ нь эргүүлийн цагдаагийн тэмдэглэл. Мартарын цогцыг олдохоос 2 хоногийн өмнө Мартарын байшин тохиолдсон үйл явдлыг тэмдэглэж үлдээсэн тэмдэглэл байгаа юм. Энэ өдөр Мартарын байшинтай ойролцоох нэгэн байшинд хулгай гарсан. Тийм болохоор 2 эргүүлийн цагдаа явж бүх хуршүүдээс нь мэдүүлэг авч байсан байгаа юм. Энэ үед Мартарын байшинд очиход Денис, том охин Латуя, баг охин Эленатай хамт байж байсан. Нэг эргүүлийн цагдаа нь Денис болон Латуягаас мэдүүлэг авч явах үед бяцхан охин Элена нөгөө нэг эргүүлийнхэн цагдаад дуудаад би ч юм нэг юм хэлмээр байна гэж хэлсэн байна. Юу юм бэ хэл гэтэл олон хоногийн өмнө би ээж ихч хоёрыгоо манай хойд ахыг алж байгааг харсан. Чи юу яриад байгаа юм бэ гэхэд тиймээ би харсан өрөөндөө сууж итэл нэг хачин чимээ сонсогдоод ахийнхаа өрөөнд очтол ээж болон ихч хоёр маань түүний дээр гарчихсан байсан. Би гайхаад зогсож итэл ээж намайг харчаад бүх юм зүгээрээ өрөөлөв яв гэж хэлсэн. Би ч үүнийхэн дагуу өрөөндөө очиж сууж исэн. Гэтэл дээврийн өрөөнөөс нэг том юм тугараад бас гэрийн тэндгүү том юм чирч явж байгаа сонсогдсон гэж эргүүлийн цагдаад хэлсэн байна. Энэхүү мэдээлэл нь эргүүлийн цагдаад хачирхалтай санагдсан ч гэсэндээ зүгээр л тэмдэглэл хийж авсан байна. Яагаад ингэсэн гэвэл Элена маш хэцүү хөвгт гэж хэлсэн шүү дээ. Тэмч болохоро эргүүлийн цагдаа нарт байнгын хуурамч дуудлага өгдөг, гэрээсээ оргон цухтаахыг оролддог гэх мэтчлэн Эленаг ямар хүүхэд гэдгийг тэр эргүүлийн цагдаа нар мэддэг байсан. Тийм болохоор ах нь алга болсныг далимдуулаад бүх анхаарлыг өөр дээр хандуулах гад юм зохиож авах уу гэж бодоод тэмдэглээд л орчихсон байгаа юм. Ийм том мэдээлэл мөрдөгч нарт хизээч очихгүйгээр өнгөрчих боломжтой байсан гэсэн үг. Харин одоо мөрдөгчдийн гарт энэхүү мэдээлэл орж ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Денис гэх хүн ямар хүн болохыг судалж эхэлсэн байгаа юм. Ингэж л мөрдөгчид Денисийн гэмт хэргийн рекордыг олж мэдсэн. Денис урд нь маш олон залилангийн хэрэгтэй холбогдчихсэн болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр нэлээд аюултай этгээд гэртэн байсан гэсэн. Мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл гэх юм бол Мартри аав Морисыг хилцээр дуудсан. Аавд нь Денисийн талаарх олж мэдсэн зүйлээ хэлтэл тэмч гайхаж харагдаагүй. Энэ нь мөрдөгчдөд хачин байсан л да. Цочирдох болов гэсэн чинь би ойлгож ин гэхдээ Денисийн бүхний хийсэн байх боломжгүй гэж бараг л эсэргүүцсэн. Мартри аав ягаад ч юм цагдаа нартай нэг сайн ажиллаж өгөхгүй байсан. Харин үүний дараагаар Мартри эгч нарыг дуудаж авчирсан байна.
Денис гэх хүн ямар харилцаа холбоотой байсан, Мартартай хэрхэн харилцаатай байсан гэх мэтчлэн бүх зүйлсийг нь асуусан. Эгч нар нь ч гэсэндээ энэхүү байшинд болоодсон бүх үйл явдлууд Мартарт ямар дарамттай хэцүү байсан талаар нь хүртэлтэй мөрдөгчдөд бүгдийг нь ярьж өгсөн байна. Дахин сануулгад хэлэхэд мөрдөгчдийн зүгээс Мартарын гэр бүлийнхэнд Мартарын цогцыг олсон гэсэн ямар ч мэдээлэл одоогоор өгөөг байгаа. Тэгэхээр эгч нар нь ч тэр, аав нь ч тэр, Денис ч гэсэндээ Мартарыг үхсэн олсон гэдгийг нь мэдэхгүй байгаа. Мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл гэх юм бол Денисийн том охин Латоятай уулзах хүссэн. Латоятай уулзах гэд байшингийнхан гадаа очтол Латоя машиндаа суугаад аль хэзээ хөдөлж эхэлсэн байна. Мөрдөгчид түүнийг нууцаар дагсан. Харин нэгэн аимшигтай зүйл үүний дараа болсон. Латоя Мартарын цогцос олсон газар машинтайгаа хэсэг зогссон. Ингэж зогссныхоо дараа буцаад гэрлүү авсан байна. Мартарын цогцыг тэндээс олсон гэсэн ямар ч мэдээлэл тараагүй байхад Латоя яагаад тэр газар ингэж зогсолтыг хийсэн бэ? Энэ нь с ижигтэй байсан учраас мөрдөгчид илүү баттай баримт олохын тулд Мартарын цогцос олсон газар нууц камерыг байршуулсан. Нууц камер байршуулснаас хэдэн хоног өнгөрсөн. Гэтэл ямар ч үйл явдал болоогүй. Мөрдөгчид бараг л за камера хурайдаа гэж бодож итэл нэгэн машин Мартарын цогцос олсон газар ирсэн байна. Энэхүү машиныг судлаад үзтэл Моррисын машин болох нь тогтоогдсон. Харин машин дотор байгаа хүний дүрс нь сайн харагдаагүй. Мөрдөгчид Моррисыг яг энэ цаг үед юу хийж исэн талаар судалж эхэлсэн. Гэтэл Моррис ажил дээрээ цагаа бүртгүүлээд яг сууж байсан баримт нь олцсон. Тэгэхээр яалтчгүй Моррисын машиныг унаад Денис явж исэн гэдэг нь тогтоогдсон байна. Учир нь гэх юм бол Денисийн утасны сүлжээ тэнцээ пин хийж тодорхойлогдсон. Мөрдөгч нарын дараачийн олсон баттай баримт гэх юм бол Флоридагийн их сургуулиас ирсэн хуурамч имэйл нь Флоридагийн их сургуулиас биш, бүр Мартарын өөрийнх нь байшингаас буюу Денисийн компьютернаас илгээгдсэн болох нь тодорхойлогдож гарч ирсэн байна. Тэгэхээр Денис энэ бүх зүйлийг санаачилж хийсэн гэсэн үг. Ямар аимшигтай вэ? Ингэж л 2017 оны 4 сарын 10-нд Денисийг баривчилсан байгаа. Баривчлах үеэрээ Денисийн гэрт байгаа зүйлсийг нэгжиж үзээд Мартарын биенээс олдсон 2 өөр төрлийн нойр суулгах эм нь Денисийн болохыг хүртэлтэй тогтоосон байна. Тэгэхээр Денис одоо ямар ч оргон зайл гаргагүйгээр баригдсан гэсэн үг. Денисийн эхний шүүх хурал дээр түүнийг 2 дугаар зэргийн аллах үйлцэн гэж тогтоосон. Харин хачирхалтай зүйл нь гэх юм бол Мартарын аав нэг л хачин байсан. Яагаад ч юм Денисийг ийм зүйл хийсэн гэхэд итгэхгүй байгаа ч юм шиг. Ердөөсөө ч шүүхэд сайн оролцож өгөхгүй, мөрдөгчдөж гэсэндээ туслахгүй байсан. Гэхдээ хүмүүсийн бодож байгаагаар бол өөрийнх нь авчирсан бүсгүй хүүд нь ийм аимшигтай зүйл хийсэн гэж бодохоор хүлээж авч чадахгүй байсан байх гэсэн тамгийн төвшүүлт юм байлээ. Харин дараагийн буй эцсийн шүүх хурал 2018 оны 4 сарын 20-нд болсон. Энэхүү шүүх хурал дээр Моррис урдны шүүх хурлыг бодвол хамаагүй идэвхтэй оролцсон байгаа. Учир нь гэх юм бол Моррис гэрээ цэвэрлж байхдаа Денисийн гар утсыг олж харсан. Энэхүү гар утсыг нь ухаад үзтэл том охин Латоятайгаа бичсэн бүх мессежүүд нь гараад ирсэн. Эдгээр мессежийн дунд Мартарын үхэлтэй холбоотой бүх мэдээллүүд байсан байгаа. Мөн дээрээс нь Google-ийн хайлтан дээр хэрхэн цогцыг байхгүй болгохыг хэмээх асуултууд хүртэлтэй асуучихсан байсан. Ингэж л Денис энэхүү шүүх хурлаас насаараа хорих ялыг авсан. Харин түүний охин Латоягийн хувьд гэх юм бол энэ аллагтай холбогдсноороо 30 жилийн хорих ялыг авсан. Ингээд бодохоор Денис үнэхээр аимшигтай. Анх гэрт нь орж ирээд л Мартарын урлагийн карьерийг дэмжиж, даалгаварт нь хүртэлтэй туслаад хоолунд хийж өгөөд явуулсан шүү дээ. Гэтэл энэ бүгд нь бүгдээрээ жүжиглэлт байсан байгаа юм. Мартарыг гэрээс нь зайлуулахын тулд өрөөнд нь тэр пентаграммыг Денис Латояар зурсан. Үүнийхээ дараагаар ээжийнх нь машиныг хүртэлтэй шатаасан байгаа юм. Зүгээр л хүүг нь аавтай нь хагаралтуулж гэрээс нь явуулахын тулд. Гэтэл аав нь энэ бүгдийн дараа хүүгээ гэрээс нь явуулаагүй хэвээрэл байсан. Тийм болохоор цаашдаа Флоридагийн их сургуулиас хуурамч имэйл ирүүлж ин гэж жүжиглээд эцэст нь яг явахын өмнөх өдөр хамтдаа имийг нь бэлдэж байхдаа уух юмд нь ч юм уу идэх юмд нь мансууруулах, нойрсуулах хэмээн хийсэн байгаа юм. Үүнийхээ дараагаар том охин Латоятайгаа Мартарыг боож алсан болох нь тогтоогдсон. Ингэж л энэ аимшигтай хэрэг болж өрнөсөн. Хөөрхөн Мартар хүүгийн хувьд гэх юм бол маш харамсалтайгаар ингэж эрт хорвоог орхисон байгаа юм. Эгч нар болон ах нар найз охиныхон дүрсэлж агаар үнэхээр сайн хүүгэн болох нь тодорхой байдаг. Зургийг ч гэсэндээ харахад нүүр дүрийн нэмсгэлтэй маш сайн хүүхэд болох нь ил тод харагддаг.
гэсэн хэдий ч ийм их харамсалтайгаар муу хүний золиос болсон байна. За ингээд өнөөдрийн харамсалтай аимшигтай crime time интрээд өндөрлөж байна. Та бүхэн надтай хамт байсан маш их баярлалаа. Миний илтгэр good vibes only. Bye.